Би нөгөө өмнөх карго авснаас хойш би ахад нэг карго зогсон байхгүй юу. Тэсэн чинь тэр маань ирсэн байна гэд тэгээд ирээд ав гэсэн. Ямар ч гэсэн ачаандаа эхлээд явчихад ирээ. Би ачаандаа яваад ирсэн. Тэгээд одоо эхнээс нь нэгээр задлаа. Энэ удаад би амар юм инээдтэй юмнууд захиалсан байхгүй юу. Амар надад л амар гоё. Би өөрөө яад чим иймэрхүү юм хумд амар дуртай байхгүй. Тэгэхээр өөрөө угаахта энийг хоёр гартаа зүгээд энийгээ толгоондоо угалчихна. Хөөрхөн л юм байна. Энэ яг надад таалагдлаа. Эхэлт задлсан юмнуудаа сая толгойн юм байсан юм чи одоо шууд тэрнтэй холбоотой юмнуудаа шууд үзүүлээд явчээ. Тэгээд энэ бас амар хөөрхөн. Яг саяныхтай адилхан тулаатай. Толгойных нь юу нь бас юм хөөрхөн тулаатай. Гэт нүрээ арилгах та энийгээ зүүж болно гэсэн үг. Амар идэвхтэй хаадтай. За тэнгүүтээ энэ бас амар хөөрхөн тулаатай хавчаар заяа. Энэ ёо энэ харагдаж байна уу? Харагдахгүй байх шүү дээ. Яаж харуулах вэ? Ингэж аваад харуул. Энэ ингээ хоёр ширхэг байхгүй юу? Энд одоо би ингээ зүүцээ явж ханж хаашаа энэ зүгээр хүүхдүүдэд зүйлгүүл амар хүүхдүүд идэвхтэй харагдаад. Инээдтэй юм бэ. Зя энийг ингээ тавьчих юм. Энэ амар хөөрхөн. За одоо хамгийн хөөрхөн миний захиалсан хамгийн хөөрхөн хоёр хавчарыг та бүхэн харах гэж байна. Энэ хөөрхөн хавчаараа харуулъя. Цараа. Яа юм бэ? Энэ ингээ уруулыг нь янз бүр болгох чинь заа. Тэгэхээр царай нь ингээ өөрчлөгддөг. Ёо энэ үс нь бүр мангар юм зөөлхөн заа. Ингээ хавчгууд артлаасаа нэг юм хөө. Яг арталтаа л хавчин, урталтаа л ингэж амар томор хавчин гэж байхгүй л хэл та. Энэний уруул нь бол хөдөлгөөд ихтэй. Тэгээ энийг ч ихсэн бас ингээд хавчжуул. Энэ харагдаж байгаа юм бол яаж юм бол би бүр ингэ эргэжж байгаа болохоор өөрөөсөө мэдэхгүй л байна. Ёй. Энийг зүгж харуул. Гэ обруу шиг. Тэгснэ энэ нь юм заяа. Тэгснэ бүр болоогүй. Энийг эндээс ингээд үсээ ингээ хавчна. Oh my god. Мэдхгүй нэг толинд харж агаад айтайхан зөвл хөөрхөн бас байж магадгүй юм байна. Усны боолт. Буруу. Ямар хөөрхөн бост. Гэ хосоор нь боочхоор амар хөөрхөн харагдах хэрэгтэй. Ингээд эндээс нь барьж. Энэ жоох ууртайгүй. Дөрөв үүр царайтай юм уу? Тийм байж тээ юм хөөр. Унаад яс мэлхийтэй усны боолтой. Ямар хөөрхөн модтэй. Одоо энэ дээр ямар харагдаж байгаа юм бол доо. Харагдахгүй юм болов уу? Өөртөө чи энэ яс мэлхийтэй боолт хөөрхөн байна. За дараагийнх нь хавчаар нь ийм хоёр ээж минь ийм хоёр ширхэг зүрхэн хавчаар байна. Ийм малаг ирээ хувцсан тэр энэ жоо зүгт хэцүү үгүй юу? Вау, ингэ зүүчгэр нэр ямар хөөрхөн юм. За түүний дараагаар бүр илдүүтэй юмнууд байна. Өнгөрцөлаа. Юу хин зүөх юм бэ? Би л зүүн штэ. Йоо. Эртолооч бүр юу яагаад юм шүү. Бүр цоороод бүр өөрөөсөө бүр цэцэг навч ургуулаад бүр гайвалж байгаа юм шүү. Яана ингэ явж байвал би яах вэ? Гадуур. Ямар нэг ивент дээр л зүүхгүй бол бас жоох инээдтэй байна. Зя дараагийнх нь болохоор яг энэс ингээ хоёр ширхэг байгаа. Энэ бол нэг хилдэн баяггүй их цэвэрхэн би баг өрөж зүчээр л санагдж байна. Ийм бас өнгөтэй нөгөөтэй шин. Ийм хавчар байна. За энэ бол бүр үнэхээр cute хөөрхөн байна. Энэ артаа. Ингээ дандаа ийм адилхан бүгдээр ийм энэ хоёр өнгөнөөс бүрдсэн заяа. Ингээд дараагийн хоёр нь болохоор бантэг.
Тэгээд дараагийн хоёр нь энэ хоёр бүр яа гэдэг юм бэ? Хитүүтэй юм бэ. Энэ бол бүр утгаараа бантэг. Хөрхөн эднэр өстө царайлаг санагдлаа надаа. Зүүж мөцсөн байхад. Өмнөх захиалган дээр миний энэ нөгөө нэг юу саарл малгай хамгийн их хүмүүс асуусан байхгүй юу? Тэгээ би тэрнээс сая энэ захиалган дээр нэмж захиалгангуудаа хоёр өөр өнгө нэмж бас захиалсан байхгүй юу? Би өөрөө өмсөж үзээд би өөрөө бас аль таалагдсаныгаа юу н аавна гэж бодож байгаа. Хар бол ер нь гоё элегант л та юун дээр ч таарчин болж байна. Тэ бас яг улаан ямар хөөрхөн. Бараг л улаан болгоод болчихлоо. Би улаан нэг авлаа. Улаан надад амар царай оруулаад байгаа юм шүү. За одоо миний толгой тэрхний хэрэгслүүд дууслаа. Дуусаагүй. Би гэхдээ энийг болохоор заарахгүйгээр яг өөрөө хэрэглэх гэж захиалсан байхгүй юу? Нэг өсний вакс тэгээд самтайгаа энэ нөгөө нэг сам нь энэ шот шиг сам байдаг штэ. Тэг би амар тэнэг самыг нэг илүү захиалсан байлээ. Нөгөө нэг вакс нь болохоор өөрөө ганцхан ширхэг захиалсан гэж. Гэхдээ би өөрөө хэрүүлж үзээд гоё байвал энийг бас захиалж нэмж зарна гэж бас бодож байгаа. Тэгээ одоо болохоор миний захиалсан кейснүүд ирсэн. Тэгээд кейснүүдийг нэг нэгээр нь харуулъя заяа. Тэгээ би өвөл олж байгаа юм гэж одоо жоохон юм өвлийн чанартай кейснүүд авсан. Энэ ч нэм шигтэй байсан юм шүү. Энэ артай юм чих, туулааны чих. Тэгснэ энэ камер нь сүүл. Нэг юм хөөрх юм байна. Дараагийнх нь болохоор юм хөөрхөн төмс ямар игдэгтэй байгаа зү. Яа би нэг өөртөө захиалахгүй явдаг гэж жоохон харамсаж байна. Дараагийнх дээр өөртөө юм төмснөөс захиална гэж бодож байна. Гэхдээ минийх нөгөө плас болохоор бүр юм том төмстэй кейс хийчихвэл бүр амар хэцүү бас байж магадгүй юм байна. Тэгэхээр энэ болохоор нөгөө зүгээр ингийн 15 баггүй ингийн 15 чинь жижигхэн штэ. Тэгээ ингийн 15-д хийчихвэл амар хөөрхөн харагдахаар. Дараагийнх нь кейс нь ихний туулаатай бас их төстэй юм байна. Тэгээд эдгээр нөгөө юм зөөлхөн хөөрхөн өвлийн кейс гэж би бодож захиалсан байхгүй юу? Энэ бас айгүй игдэвтэй л юм байна. Энэ бас юм хөөрхөн лоуд үүлтэй. Тэгээ бас энэ юу н мангар зөөлхөн тажгүй юм байна. За энэ бол бүр эмхтээлгэн барьж дийлэхгүй. Энэ бол 16 плюс учраас би авах саяны үүлтэй энэ хоёр 16 плюс ахгүй. Тэгээд энэ хоёр аль нэгийг нь би өөртөө авъя гэж бодож байна. Энэ ганцаараа жоохон деликейс байна. Гэтэ энгийн хөөрхөн нөгөө нэг усан бодог шиг. За одоо болохоор бүр маш инээдтэй. Яа би өөрөө яад юм эргүү юм дуртай мэдэхгүй л дээ. Гэхдээ би угаасаа дуртай. Одоо энийг манад хинч зогсоож чадахгүй. Яа энэ бүр мангар марцсан баас тэ. Энэ хэд юм бэ? iPhone 15 Pro Max юм байна. Уцаа оролдоо явж хахад нь ийм кейстэй амар сүртэй юм шүү. За хамгийн сүүлчийн кейс энэ бас хамгийн марсан байх болно. Кио энэ ста хөөрх юм байна. Энэ хэд юм бэ? 16 Pro Max гинэ ямар азгүй юм бэ? 16 Plus байсан бол би өөрөө хийхгүй ёо. Ямар техник би хөөрхнөөс өөртөө захиалдаг гэж. Oh my god. Ямар хөөрхөн юм бэ монголчуудаа. Уцаа авир оролтцсон. Хүмүүс бүр гайхамж мэтрэл мэтэй мөгж боддог. Гэтэ аим хөөрхөн бас дэгдүүтэй. Усны уцны яа гэдэг. Дараагийн хоёр юм маань болохоор энэ нөгөө gender reveal хийхдээ энэ ингээд өөрөөсөө охин гэж бодсон бол яг энэ охиныхаа хэсгээс хүү гэж бодсон бол хүүгийнхаа хэсгээс аваад гэтээ тэрийг өмнө нааж энэ нөгөө нэг хойтлын энийг одоо юу гэж хэлдэг болоо шор гэдэг болов гэхгүй. Энэ модон дээр нь тогтоож 50 тэгээд ирсэн зочд нь болохоор өөрөөсөө сонгоод охин гэж бодж ийл энэ хэсгээс хүү гэж бодж ийл энэ хэсгээс ингэ сонгоод барина гэсэн үг. Тэгээ яг хуу ирсэн зочдоороо бөөнөрөө зураг мураг авахулж хийхэд аятайхан
юм болов уу гэж бодож захиалсан. Тэгээд энэ ихтэй ганцхан ширхэг байгаа. Тэгээ энэ болохоор төрсөн өдөр хийхдээ бас яг саяныхтай адилхан модон дээр нь тогтоогоод бэлдээд тавьчин. Тэгээд ирсэн зочдууд нь эднэрийг барьж байгаа зураг авах боломжтой. Төрсөн өдрийн ер нь пари хийхдээ хэрэглэх хөрхийн бэлтцүүд. Тэгээ энэ маань ч гэсэн ганцхан ширхэг байгаа. Йоо энэ чинь миний мөрнүүд харахгүй. Маягтай бас тийм. Одоо эднэрээ чинь нөгөө юун дээр тогтоочвол модон дээрээ тогтоочвол хөрхөн зочд нь нэг нэгээрээ бариад хичээх болно. Энэ тэгээ маш их дотроо 30 ширхэг. Тэгэхээр 30 зочд 30 дотор зочид урьсан үедээ бол яг иймэрхүү юм бэлтжүүл хөрхөн уур амьсгал оруулаад хөөрхөн байж бас магадгүй. Энэ болохоор төрсөн өдрөө хийж байгаа охтуудад нөгөөд нэг нь хайцсан. Энэ нөгөө 2 ширхэг байсан да надаа. 1 ширхэг байсан болов. Ингээд энүүгээрээ ингээд нөгөө нэг юм гүнжин титэм шиг юм зүгэл нэг юм сүртэй хийдэг штеп. Бас тийм юм нэх. Өөрөөс харчаад миний үрэнэ төрөд тэр өдрийн тэнгэр бас эвгүй эргүүл би бас эвгүй юм аав штэ уусаа. Энэ хараач тэ энэ бүр мангар жижигхэн заяа. Миний толгооноос бараг жижиг. Энэ дотор зүгээр уцаа хийгээл, карта хийгээл баг авч буруу нэг уруулын будаг багтах юм. Гэтэ яг 100 муу ингээд нэг өөрлөөс хөөрхөн ч юм уу. Эсвэл бүр жоохон хүүхдүүдэд ч юм уу бол хөөрхөн юм бэл. Тэгээд би одоо камера жоохон сэнгэлж байгаа. Тэр хооронд Instagram-да зургнуудаа оруулаад тэгээд би энүүгээрээ нэг өвсөө янзалж үзье гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд камера жоохон сэнгэлж аваад үргэлжлүүлэх бичлэгээ хийнэ. Би сая бичлэгээ бүр татчих байгаа хооронд ш 5 минут ч хүрээгүй заяа. Тэгээд одоонд би нөгөө амар таргалттай байгаа болохоор миний нүүр бүр ингээд амар таргалцсан. Тэгээд би бас ингээд гоё янзалж чадсангүй үс гарахныг гаргаж байгаа биш болохоор тэгээ зүгээр л яг энэ оройсхийг ингээд хуваагаад тэг ингээд жоохон тураад ирэхээр би нүрээрээ амар сайн турчдаг байхгүй. Тэгэхээр тэр үедээ л яг ингэж засалт хийгээд гоё том эмэг зөвл ингээд надад зөгтөг яг одоо ийм балбис нүүрэн дээрээ бол ингээд ингээд яач хам бол бас яг гадуур явахад надад өөртөө амар тухгүй тэрний оронд ингээд хацраа нуугаад үсээ задгаа тавиад усна хамаагүй дээр идэх байхгүй юу. Тэгээд саяны нөгөө hair wax тэгээд сам хоёр нь болохоор маш их зүгээр юм байна. Тэгээ энэ ямар муухай харагдаад байна. Энийг бол жоохон тендежмент юм байна. Энэ ихтэй бүр яг энэ дэр харагдаж байгаа шиг бүр амар бол биш байгаа шүү заяа. Яг энэ дэр бол тэгээд нь болохоор ингээд шүршдэг wax хэрэглээд үсээ амар гимтэйгээ тэгээ миний ингээд уртлын хідүүс бүр ингээд сүрдийцэн байгаа байхгүй юу. Миний энэ авсан юмнуудыг та худалдаж авахыг хүсвэл миний энэ Instagram руу ороход болно шүү заяа. Тэгээд өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байна. Хай. Өнөөдөр ээж бид 3 нөгөө нэг ээж хоёрын төрсөн өдрийг голдоо хийгээд тэгээд өнөөдөр гарах гэж байгаа байхгүй яа тэгэхээр эх 7 өдрийн 3 дахь ээжийн төрсөн өдөр 5 дахь миний төрсөн өдөр тэгээд бид хоёр хоёлаа тусдаа ингээд тэмдэглэждэг болохоор хүүхд тахт бол яг бүр ингээд яг ээжийн төрсөн өдрөөр хамт тэмдэглэж байсан л да. Гэхдээ тэгэл одоо хамт тэмдэглэхийг болоод амар удцсан. Гэхдээ ер нь намайг ирснээс хойш бол яг төрсөн өдрөө дундаа хийгээд нэг өдөр гадуур гарах ч юм уу нэг тэгэж бол тэмдэглэж байгаа. Тэгээд өнөөдөр бид 3 гарна гэж бүр эртнээс ярьсан байсан. Эртнээс ч яриггүй. Ер нь эртнээс ярьсан гэхдээ өдөр өчигдөр тоолсон байхгүй юу. Гэсэн чинь өндөр бүр амар цас урсан байна гадаа. Гэхдээ тэгээд би нэг киноныхаа билетийг захиалсан болохоор бид 3 баг явах. Тэгээд угаасаа зөвхөн хоол идчихэд кино үзэл хүрээд ирнэ. Манай ээж өөрч нээх тэгэж удаан ингээд гадуур бүр ингээд амар зугаалаад юм үзээд яваад их сонирхолгүй надаас бүр тийс өөр. Би бол тэндэл явж байхдаа дуртай. Одоо манай хоёр манайх руу ирж байгаа гэсэн ямар ч би нүрэ бодлоо та. Ээж одоо та энд ингээд би таньс асуулт асуусан мик авч хариулаарай заяа. За өөрөө энэ жил хэднээс хүрч байгаа вэ? 48. 49-ний могод жил орсон байна. Өнөөдөр ямар амьсгалтай вэ? Nice байна. Ингээд гоё ингээ халуун утгатайгаа гараад ирдэг. Бид нэр яхаа Facebook дээр тэгтээ ашигладаг.
Сүмбэний амттай.